За энэ төсвийн тодтголыг мянган төрийн албан агчдаар үзэж байгаа хаа, чих тавин сонсож байгаа хаа. Яагаад тэгэхээр төсвийн тодтгол хэлцэгтэй холбогдуулж ард иргэдийн дунд, төрийн албан агчдын дунд төрийн албан агчдын цалин, хөлс, урамшуул, зэрэг дэвийн нэмэгдэл, тэтгэврт гарах нэг удаагийн тэтгэмжийг бууруулах чинь гэдэг ийм мэдээлүүд их явсан. За энэ нь ч төсвийн хуулийг дагалдуулж орж ирж байгаа төрийн албаны тухай хууль, нэмэлт өөрчлөлт тухай хуулиар ийм байсан. За энэ асуудлыг өнөөдөр бас төсвийн тодтгол хэлцгээс өмнө Монгол Ардын намын бүлэг дээрээ ярьж энэ асуудлууд нийт 230-40 мянган төрийн албан хаагч хүн болгонтой холбоотой, хүн болгоны карма, хүн болгоны хэтвчтэй холбоотой асуудал хөндөгдөж эрх зүйн дордох байсан учраас энэ асуудлыг хэдийгээр төсөв санхүү хүнд байгаа ч гэсэн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх хүрээнд энэ хуулиа татаж аваач гэдэг ийм асуудлыг ярьсан учраас ингээд засгийн газраас энэ дагалдсан төрийн албаны хууль, нэмэлт өөрчлөлт хуулиа татаж авч байгаа хаа, татнаа. Тийм учраас төрийн албан агч нар маань сэтгэл тайван ямар ч гэсэн энэ жилийн хувьд энэ олон төсвийн урамшуул, цалин мөнгөний, зэрэг дэвийн, докторийн тэтгэмжийн асуудлууд бол энэ жилийн хувьд хөндөгдөхгүй гэж ойлгоорой. Цаашдаа бол сангийн яам засгийн газар бол энэ төрийн албаны энэ цалин мөнгө, хөлс, урамшуулалтай холбоотой асуудлуудаар бас бодлого барих юм байна. Тухайлбал жишээ нь жилд энэ жил ихэд 1100 гаруй хүн тэтгэврт гарч байна. Энд төсвөөс 270 орчим тэрбум төгрөгийг нэг удаагийн тэтгэмжинд зарцуулж байна. Энэ бол асар өндөр тоо. Тийм учраас энэ бол өөрөө төсөв дээр асар хэмжээний дарамт ирж байгаа учраас цаашдаа бол энийг яагаад Улсын их хурлын Монгол Ардын намын бүлгийн гишүүд энийг эсэргүүцсэн бэ гэхээр гинт энэ асуудлыг ингэж оруулж ирж байгаа нь өөрөө ард иргэдэд төрийн албан агч нарт гинтийн цохилт болж байна. Үйл шаттайгаар энэ бодлогоо хэрэгжүүлэх асуудал дээр онцгой анхаарч ажиллаач гэдгийг хэлж байгаа юм. Нөгөө талаар төрийн албаны хуулийн эрх зүйн шинжилгээний хүрээнд энэ төрийн албаны хаагчийн цалин хөлсний асуудлыг өнгөрсөн хугацаанд энэ 30 гаруй хуулиудаар зохицуулж байна. Салбарын хуулиудаар зохицуулж байна. Энийгээ цаашдаа нэгтгэх асуудал дээр төрийн албаны хуулийн, хөдөлмөрийн хууль хоёроор зохицуулдаг асуудлыг ярихгүй бол бүх салбарынхан өөрсдийн салбар хуулиар цалин мөнгө, нэмэгдэл, урамшууллаа ингээд олгодог болоод энэ цалин хөлсний урамшууллын систем тогтолцоо алдагдсан юм байна. Тийм учраас цаашдаа энийг энэ шинжилгээний хүрээнд нэгт хийх хэрэгтэй байна. Нөгөө талаар шинжилэл хийж байгаа бол эхлээд анхан шатанд нь төрийн албан агчдын ажил үүргийн, чиг үүргийн давхардал юмн дээр мониторинг хиймээр байна. За үг хэлчлээ. Жаргал сайхны зол жаргал шүү.